Өглөө болгон хүүгийнхаа өглөөний цагийг алгасахгүй байхыг ер нь айгүй хичээдэг. Өглөөний цай уухгүй байх нь ирээдүйд ямар сөрөг үр дагавартай гэдгийг би нэг сонирхолтой судалгаа уншсан баггүй. Одоо би тэрийг уншиж өгөө. Австралийн 28,000 гаруй хүүхдийг хамруулсан судалгаагаар өглөөний цай огт иддэггүй хүүхдүүд математикийн шалгалтанд муу үзүүлэлттэй байх магадлал 78%. Тэнгүүд унших чадрын шалгалтанд муу үзүүлэлттэй байх магадлал 63% ийм үзүүлэлттэй байдгийн байлээ. Хүүхэд өглөөг ямар хоол хүнсээр эхлүүлж байгаа нь тухайн өдрийн ирч хөөж анхаарал төвлөрөх чадварт нь маш нөлөө үзүүлдэг байх нь шүү дээ. Өнөөдөр хэдүүлээ манай хүүд амар хөөрхөн өглөөний цай бэлтгэе. Өнөөдрийн бэлтгэх өглөөний цайны маань хамгийн гол орцолох сакура будаа. Цагаан будаа нүүрс усны их усүр учраас өдөржингөө ирч хүчтэй байлгах хамгийн гол орцуудын нэг баггүй юу. Цагаан бэлтгэхдээ сакура будаатайгаа өндөг эсвэл ногоо зэргээр баяжуулаад хэрэглүүл илүү шин тэжээлтэй өглөөний цай болно. Эрдэмтэд өглөөний цайгаа уух нь яагаад тийм чухал вэ гэдгийг аюул олон судалгаагаар харуулсан юм билээ л дээ. Тэрний нэг нь сургуулийн насны хүүхдүүд өдөр болгон өглөөний цайгаа ууж гарснаар анхаарал төвлөрөх болон ой тогтоолтын чадвар нь маш илүү байсан гэдгийг судалгаагаар харуулж өгсөн юм билээ. Бүхнийг мэдээд тэгэхээр өглөөний цай ер нь хэр чухал вэ гэдэг дээр маш их ач холбогдол өгөөд эхэлдэг юм билээ. Цэцэрлэгийн насны учраас өглөөнийхэн цайг ийм хөөрхөн бүтээлч хийгээд өгөхөөр аюул дуртай байдаг байхгүй. Тэгээ маргааш ч гэсэн ямар өглөөний цай хийж өгөх үү гэд одоос бодоод эхэлж байгаа. Манай гэр бүлийн өглөөний цайны сонголтуудын нэг бол сакура будаа байлаа.